Намасте, чами байна. Миний эмигний шаржигналтыг та нар сонстоо. Энэтхэг хүүхэн болох гэж ер нь хэрэндээ л хичээлээ. Тэгээд энэ удаагийн бичлэг маань ер нь өмнө хийжсэн бичлэгнүүдээс шал ондаа аяга сонирхолтой байх гэж би бодоод байгаа. Яг тэгэхээр улсын өглөөний breakfast-ыг би туршиж ууж үзье гэж бодсон. Одоо жишээлх юм бол миний хамгийн ихний туршиж үзэх гэж байгаа үндэсний өглөөний цай бол энэтхэг. Би энэтхэг ингээл хүүхэн шиг харагдаж чадж байна уу? Жими хажаа. Тоо шиг хоёр эмэг зүтсэн байгаа үстэй. Энэнийг миний чих ингээ баг дийлэхгүй байна. За ямар ч тач өглөөний энэтхэгчүүдийн одоо иддэг үндэсний хоолыг бөөнөрөө харцгаая би алужээ энд бэлтчихсэн байгаа. Энэтхэгчүүд бол халбах сэрэг хэрэгэлдэг. Тэгэхээр би энэ хоолыг ингээ гараараа идэнэ нэгдэж. Хоёрдож болохоор энэтхэгчүүд өхрийн мах иддэг вэ. Тийм болохоор энэ бол ингээд масланд ингээд одоо амталсан одоо юм дахианы мах гэх юм уу? Butter chicken. Энэ нэг пирамид шиг зүйлийг би бол яг юу гэдгийг нь үнэхээр мэдэхгүй байна. Амталж үзэж байгаа л тийм юм байна гэж би та нарт хэлье. Маш хурц унаштай юм ногоон өнгөтэй соус байна. Энэ чили соус юм шиг байна. Тэгээ энэ болохоор нэг юм appetizer гамбар шиг юм уу. Гараа угаачихлаа. Би одоо энэ хоол ингээ гараараа 13-аараа мэдэрч идэх болно. Гэхдээ юуны магад ингээ сэрэ халбаг аваад ирлээ. Чадахгүй байх юм бол сэрэ халбага ашиглана мэдээж. Энэтхэгчүүд бол маш тийм миний бодлоор амтлагч ихтэй хоол иддэг юм шиг надад санагддгийн. За энэ болохоор ийм чиз нан байгаа. Одоо монголоор одоо юу гэх юм бэ, нэг юм гамбарч гэх юм уу. За энийг одоо энэ дээр ингээ сайхан соус юутай этэйгээ ингээ сайхан дүрхэж байгаад ингээд иднэ. Маш гоё амттай. Эндээс нэг самарч юм шиг те. Ер нь янз л маш гоё амтагдчихэж байна. Энэтхэг хоол туршиж үзмээр ах юм бол хамгийн ихэнд butter chicken-ыг та нар туршиж үзээрэй. Миний зүгээс бол тэрийг зөвлөнө. Удаа ерөөсөө биш байсан байх, энэ өндөг юм байна. Угаасаа энэ бичлэг маань нөгөө нэг орны өглөөний одоо breakfast-ыг дураж байгаа шүү. Тэгэхээр энэтхэгчүүд одоо өндгөө нэг иймэрхүү байдалтай бас шарж иддэг юм шиг байна. Гараараа барайл идэхэд яаж гараараа барьж иддэг вэ нэ? За энэтхэгчүүд болохоор бүр ингээ хоолоо бүр ингэдэм билээ зөө. Тэгж жагаад иддэм билээ. Соус моосандаа ингээд дүрж мөрөөлцөө одоо ингээд дүрчлээ би. Тэр нэг ногоон соусанд. Есэн эрдний хамттай бурхны одоо хүүгийн илгээсэн цайг ууж байна. Бүгдээрээ би тэгтэл арай өгтгөн найруулчихжээ. Архим ашмарк. Одоо энэ пирамид шиг юм гурвалжин хэлбэртэй ийм зүйлээ идэж үзье. Би энэ ногоон өнгөтэй соусанд нь дүүрээд тэгээ идлээ. Төмөс байна дотор нь. Би энэ дотор мах байх болов уу гэж уулна бодсон юм аа. Даанч төмөс байна. Тэгээ маш хурц амттай байна. Ийм жижигхэн нэг ийм перц шиг аюу олон ийм энэтхэг амтлагчуд амтгаж байна. Нэлээд шорвог талдаа. Энэтхэгчүүд чинь өхрийн мах ерөөсөө иддэггүй. Өхрөө ингээ ерөөсөө аалдгүй ингээ өхрөө бүр ингээ хайрлан шүтэж ингээ дээдэлдэг. Тийм болохоор одоо энэ ингээд ийм төмөстэй л байгаа байх л та. Монголоор одоо төмөстэй хуушур гэх юм уу? Бараг л одоо тэгэж амтгаж байна. Амтлагч байна. Айгуу тийм хурц. Ам ингээ мансууруулдаг, дарвигнуулдаг тийм сонин амтлагч байна. Одоо эндээс бол хамгийн таалагдаагүй нь одоо энэ л байна. Маш их сонгонтой юм өндөг. Тэгээ маш их амтлагчтай. Ер нь энэтхэг хоолны одоо давуу тал нь гэх юм уу, сул тал нь гэх юм бол маш их тийм амтлагчтай юм байна. Би бичлэгэндээ зориулаад энэ миний хүртэл ингээ худалдаж авсан шүү энэ савыг. Тэгэхгүй бол манад ерөөсөө ийм энэтхэг юм маягтай зүйл нэг ширхэгч байхгүй. Бичлэгэндээ зориулаад байх аяг тавгнууд бүлдүүлчихлаа. Орны өглөөний цай болохоор тухайн орны үндэсний аяг шаазангийн авлаа. За тэгээ надад хамгийн их таалагдсан нь бол мэдээж энэ байна. Энэ болохоор аюу тийм гоё самрын маш гоё тийм соустай нэг юм гоё цэцгийн амтгдсан тий. Ерөөсөө л маш гоё. Ингээд соусанд нь ингээд зүгээр ингээд дүрээд итгэхэд л өөр аим гоё байгаа байхгүй. Тэгэл энэ дахианых нь махнаас ингээд аваад ингээд ерөөсөө итгэхэд эн чинь
Гайхалтай. Минийтгэн үндэсний энэ хоолнд би 10-аас 8 оноо өглөө. Дараагийн улс ямар улс юм шиг та нарт харагдаж байна. Би хувцсыг өмсчихсэн байж байна. Герман улсын би өглөөний breakfast-ыг дурай гэж бодож байна. Германчууд яг юу иддэг юм бэ гэх юм бол би Герман руу нийт 3 удаа явж үзсэн. Тэгэхээр ерөнхий ойлголт бол надад байгаа. Тэгтээ Герман хүмүүс одоо ингээл янз янзын юмнууд иддэг. Баггүй одоо монголчууд жишээлх юм бол өглөө болгон хонсон цөөн дээр сүтэ цай хийж иддэггүй шүү дээ. Яг тэрэн шиг Герман хүн болгон өөр юм иддэг. Би зүгээр л ийм судлаа за нэг иймэрхүү юм иддэг юм байна гэсэн зүйлсүүдээ л ингээд бэлдсэн байгаа шүү. Одоо та нарт би харуулъя. Том авраг аяг бол пивний аяг байгаа. Пив ингээд уудаг германчууд ингээд ер нь л дандаа ийм гоожурны draft fresh beer уудаг байхгүй юу? Тэгэхэд би пив ууя гэж бодож जैन би энд пив авчихсан байгаа. Пив онгойлгодог ингээд задлагч. Ваа. Ямар амар хөөсөрд юм бэ те. Сонсдоо. Тэг жоохон энэ хөөс нь ингээд унаг. Чиний төлөө. Хараад. За нэг германчууд чинь араас нь ингээд хям иддэг байхгүй. Ямар пив юм бэ? Аюу гашуу юм байна. Та нарыг пранкцсан юм аа. Энэ бол алюминий жуус байла. Та нарыг пранкцсан. Би нэг ингээд зөндөө сэгсэрж ягаад биш ингээд хийсэн байхгүй юу? Би юугээл пив уугаа байж вижтэй. Алюминий жуус. Чадсан да би та нарыг чадсан да. Би сая ChatGPT-гээс асуулаа заяа. Германд очоод яг юу идэх ёстой байдаг вэ гэдгсэн чинь юм үндэсний нөгөө хямыг идэж үзэх ёстой байдаг гинэ. Sausage. Тийм болохоор би нэг Германы нийслэлийн нэртэй Frankfurt гэдэг нэг Frankfurter гэсэн юм баха энэ дэр ийм хямыг авсан ямар ч тач тэг Герман технологиор хийсэн ч хэлмэдгүй ямар ч тач тийм хям юм шиг байна гэж би бодоод авсан юм. Тэгээд германчууд энэ дээр нөгөө гахаан тагалцаг мангалцаг амар идэх. Би уусаа Германд очоод гахаан тагалцаг идэж үзсэн. Миний влог дээр бараг байгаа бах та. За энэ ресторанд орж гахаан тагалцаг иднэ. Энэ нэр аягүй алдартай юм байна. Одоо энд нөгөө гахаан тагалцаг нь байна. Миний Германд идчихсэн гахаан тагалцаг нэг иймэрхүү байсан. Би гахаан тагалцаг болж чадаагүй. Гэхдээ ийм гахааны ийм утсан нөгөө шууд идэж болдог ийм махаас авчихсан. Тэгээд ямар ч тач энэ sausage би жоохон байжгаад шарчна. Тэрнээс өмнө авокадого би ингээд зүсчихсэн байгаа. Цанцрараа. Энд ингээд тавьчихъя. Манчууд болохоор шарсан төмсөнд маш их дуртай. Тэгээд би ийм шарсан төмс бэлдсэн байгаа. Ер нь ийм шарсан төмсөө идээд аас нөгөө пив мивэ уудаг байхгүй юу. Гэхдээ энэ бол пив биш. Алюминий жуус. Угаасаа ер нь Германд очоод дандаа ийм зайц мэц иддэг байхгүй юу. Энийг би өөрөө шарсан ийм жижигхэн мини ийм sausage байгаа. Би танд харуулъя. Энийг шарсан жижигхэн meat mini гэдэг нэртэй ийм махын пиксийн ийм зайцаад. Энэ болохоор нэг ийм эслэгтэй жимс ногооны төрлийн зүсүүд байгаа. Амтд шүүслэг гүзэлцгэн. Энэ бол нэрс маш том нэрс байгааз. Ваа. Йоо миний гар чичрээд. За энийг бол хийж мартаж болохгүй. Германд бол энэ бүр байнга байж идэг заяа буудал муудлын нөгөө нэг breakfast дандаа энэ croissant байж идэг. Croissant гэдэг л бидгээ ямар ч тач Францаар нэг амар сони хэлтгэл юм байла. Энэ дээр нөгөө варен энэ төр түрхэд идвэл ёо супер штэ. Гүн германчууд маш юм хям иддэг гэж би танаасаа хэлсэн шүү дээ. Би бас ChatGPT-гээс танарт харуулсан. Тэгээд энэ би юугийн шараадах энэ германчуудын одоо герман технологитой энэ Frankfurt гэсэн нэртэй Frankfurter билүү энийг идэд үзэтгэе. Энэ болохоор махын пиксийнх юм байна. Тэгээ би ер нь бол Монголоос хям авахдаа дандаа махын пиксийнхыг авдаг. Яагаад гэвэл одоо энэ жишээлх юм бол 7 өдөр л хадгалах зориулттай юм хям заяа. Тийм багаз энэ хям жишээлбэл 7 өдөр тэгээ хям болгон өөр. Тэгвэл ингээд гадны импортын хямууд чинь дандаа ингээд хагас жил ингээ
ингээ хадгалдаг байхгүй юу. Тэгээ одоо би бол өглөөдөө дандаа энэ өглөөдөө сосож их хэрэгэлдэг. Энэ жишээлбэл 8 өдөр л хадгалдаг. Тэгээ та нар энийг бас ингээ хараарай. Энэ ингээ 10 өдөр л хадгалдаг. Ер нь та нар туршилт хийгээрэй заяа. Дэлгүүрийн нөгөө нэг юм хямны тасах руу оронгуудлаа махемпксийн бүтээгдэхүүнийг та нар ингээ хараарай. Маш бусдаас хугацаа уртцгагч багтаа. Энэ жишээлх юм бол нөгөө махемпксийн юм сэлгэн байгаа байхгүй бясалгатай. Одоо бас шинэ жил мэл болох ч байгаа юм чинь макуск те салаад молоодонда ер нь махемпксийнхыг л хэрэглээрэй л гэж би бараг зөвлөё. Тэгэхгүй бол ингээд хаанаас ч ирсэн те урдаас ч ирсэн юм уу хойноос ч ирсэн юм уу нэг сонин та нар бити хямаар салаад малаад ухтгаарай. Тэгээ за би одоо ямартай чи энийгээ шараатах энэ яг герман хямыг амар царайлаг юм бэ те нөгөө герман зайцаа шаардсан шүү. Герман технологиор хийсэн махемпксийн зайц. Зайцны энэ л гоё ахгүй одоо сонсороо. Нэм шг гэдэг дуурч байгаа зү. Энэ нөө зайц зурч те тэрийг өндөгнийхээ шаран дээр ингээд соус болгож түрхэд. За араас нь түрстэй энэ болохоор түрс ахгүй юу? Багт талах. Тэгээ том хүн бол пив уугаад хүүхэд бол алимны жуус уугаад тэгээ банан идэх ёстой. Тэгээ энэ сосижээс А, Б, С витаминаар баялах шүү. Махемпксийн. Германы өглөөний цайнд би 10-аас 10 оноо өглөө. Дараагийнх нь ямар ус байх вэ? За дараагийнх нь та нар хараа шууд мэдчихэж байгаа байх. Би бол маш их огшиж байна. Мэдээж манай Монгол улсын маань уламжлалт одоо өглөөний эдийн ундааг би юу гэж мартах вэ? Бэлдсэн байгаа. Үндэсний дээлээ өмсчихсэн, үсээ хоёр шүлцчихсэн. Би бол маш тансаг эдийн ундаа бэлдсэн байгаа. Одоо энд жишээл бол халуун нэрс байна, Монгол малын сүү маань байна, зөөхий байна, талах байна, өрөм байна. За энд бол хайлмаг байна. Би дөнгөж сая ээжээрээ хийлгсэн. Би бол хайлмаг хийж чадахгүй. Тэгээ энд бол ааруул байна, маш олон ааруул, орхон ааруул маруул. Тэгээ энд бол гэрийн борцог маш тансаг эдийн ундаа бэлдсэн байгаа. За жоох ширээгээ буулгачвал яаж вэ? Тэгэхээр та нарт харагдахгүй маань. За ингээд босоог нь ойлгоё. Гэхдээ би камера жоохон дээшлүүлээ, доошоо өнцгөө өгөөтэй. Тэгчвэл энэ надад ч чивтэйх нь та нарт чивтэйх юм байна. Шинэхэн өрөм янзын гайхалтай сайхан харагдаж байна шүү. Би ер нь бол өрөмний хийддэггүй. Яа, гэрийн хуруу борцгон дээр шинэхэн өрөм янзын. Өрөм бол үнэхээр шинэ. Анаалтахад хин суудагнай дамтагдаж. Зөөхөнд дүрээд. Ваа. Ээжийнхэн дөнгөж сая хийж өгсөн хайлмгийг одоо иднэ. Данч талхаа зүсээгэн талхаагаас зүсээтэй. Талхаа нь зүсчихлээ. Яг гоё хөрөнгөний далах байгаа. За ингэж харагдаж байна. Өнөр бол тансаг сайхан гайхалтай байна. Яг гоё бүлээх нэр байгаа хгүй. Тэг үзэмний жоохон ингэсэн амт. Хайлмагны тэм нэм зөөлхөн тэмчгэнсэн данчтай амт гоё орж ирж байна. Энэ бол гоё халуун нэрсээс данч одоо хөрч өглөө. Энд ихтэй бүлээх нэр байна. Энд нэг шин зүйл нэмэгдсэн байгаа. Энэ бол 13 л намайг жоохон байхад нилээн их айлууд 13 л багсарч иддэг байсан байхгүй. Одоо ер нь болцсон байх л та нэг юм борц янз бүрийн бичин вафл худалдаанд гарчихсан болохоор за энийг би та нарт багсарч үзүүлээ зөө. Энэ дотор ингээд юу хийж ингэж бадж ингэ иддэг вэ гэхлээр байна штэ. Шар тус. Энэ бол шинэхэн шар тус байгаа. Сүүг буцалгаад өрөм гарна. Өрмийг хайлуулад хайлмаг болно. Хайлмаг хайлаад шар тус болдгийм байна манайхаа. Хардаа ийм амар уялдаа хамааралтай. За одоо яах вэ гэхээр 13 дотроо шар тосоо хийгээд
утгаад өгнө. Тэгээд бас айл одоо өөр зурдаг байх. Би бол ээжээс асууж байгаа л зурж юм ахаа. Тэгэхээр би бас буруу зүрх хийж магадгүй. Лаг хүмүүс бити намайг муулаарай. Мэдгүй мэдэж явна биз? Мэдж байгаа нь тэгээд дугуй үзчихэрэй гэж. Сайн атгаад өгнө. Сайн чигжээд тэгэл 13 л ингээд багсарч чинь. Багсран л санаад ах юм. 3-ыг бол хийчихлээ. За нэг иймэрхүү юм байдаг баггүй юу? 13-ыг ингэж иддэг баггүй юу? Та нар мэдхүү. Амд яг мөн байна. Гой нэг юм шоколад ч идэж байгаа юм шиг. За юм уухгүй нэлээ аргу юм байна. Та нар 13 л аваад ингээ хийгээд идэт үз. Ээж аваараа ингээ хийгээд үз. Заах гээгүй шүү. Заах гээ. Би юу ч заахгүй. Ер нь YouTube-ээрээ би юу ч заахгүй. Тэгэхээр манайхаа би багш шотлохлоор буруу зүрх ярьж магадгүй. Сайхан зооглолоо. 10-аас 10 оноо өгнө. За дараагийн уус ямар уус гэж бодож байна. Алүжээ би хувцас солиод өмсчихсэн байна. Дээлэн тайлаад үсээ хоёр сүлччихсэн байсан. Шүлжээсээ тайлаад ингээ опрош зүүчихсэн байж гэн. За яг үннийг хэлэхэд надаа солонгос үндэсний хувцас байсангүй. Тийм болохоор би жоохон cute юм сурагчийн дүр төрхийг гарах гэж хичээлээ. Энд бол будаа байгаа. Эхнээс нь сайхан тайлбарлаад явчихнаа. Ингээд хав халуун сайхан будаа идэ. За тэнгүүтлээ энд болохоор мёгтор шүл байгаа. Солонгосчууд нөгөө нэг би нөгөө кино үзэхээр өглөөний цаанда яг энэ будаа тэгээ нөгөө савхаа барьчин. Тэгэл нөгөө мёгтой ингээд шүлөө ингээд будаатайгаа ингээд идээд идэг байхгүй юу? Тэгэхээр би мёгтор шүл бэлдсэн. Кимчи байгаа, шар манжин байгаа. Тэгээ кембаб байгаа. Энийг би өөрөө хийсэн. Яг биш нэг тийм кембаб хийжсэн туршлага байхгүй болохоор жоохон тийм хийсэн. Гэхдээ зүгээр энд бол доббог байгаа. Тэгээ энийг бол яг солонгосчууд өглөөдөө иддэггүй гэвэл иддэггүй баха. Яг өглөөдөө яг энэ мёгтой шүлийг бол будаатай бол бат идэн заяа. Тэгэд энэ болохоор нэг юм гоё юу байгаа. Далан байцтай нэг юм байгаа. Энд ногоон цай байна. Окей. Солонгос үндэсний өглөөний хоол байх ёстой л доо. Гэхдээ яг уу ялцлгүй л доо. Тэгээд солонгосчууд бас өглөөдөө иймэрхүү мэддэг юм билүү тийм ээ. 잘 먹겠습니다. солонгосоор бол ер нь ойлгож ярьж чадна шүү. Тэгтээ ярьж чадахгүй л да. Киноноос сурсан хэдэн үг байгаа. Энэ доббог ямар халуун ногоотой юм бэ? Хангын spicy. Солонгосчууд ч иймэрхүү юм угаад өгдөг үстэй. Тэгээ би энэ юуг нууц ярих гэн. Тэгээ би юм мус бэлдсэн бас. Тэгээ энэ дотроо эднэр чи ингээ угаад өгдөг үстэй. Тэгээ дүүрсэн үлээ дахиад хийчээ. Солонгосчууд ингэж угаад идэх юм байлаа. Дүр ачлаа. Солонгосчууд яаж ингэж халуун ногоотой юм идээд идэх юм болов? Кимчи. Царамутаа харагдчихсан энэ амар гоё кимчи байна. Халбгаараа бүр ингэж амар томоор аваад уун жоохон байна. Ингэ томоор аваад тэг ингэ идэх. Халуун бай. Мёгтэшэл. Баста. Энийг болохоор би өөрөө зохиогоод хийсэн юм. Энэ болохоор манай гэрийн зүгээр юм савх байхгүй юу? Тэрэнд би ингээ шарсан дахиад ингээ зооцсон юм. Тэгэхгүй надад нөгөө юм шор байгаагүй юм одоо ингээ зохиоц юм уу? Дахиад бол мэдээ солонгосчууд байнг хэд одоо юу идэх үү? Кембаб байдаг шүү дээ. За энэ кембабны маань орцонд бол өндөг, луун, кукумбер. Тэгэд болоо. Солонгосчууд ийм төмрөн юм айгүй дуургаж идэгтэй ингээл ингэж идэгтэй. Шар манжин идэж үзье. Ямар хатуу юм бэ?
Давбугийн бүр хамгийн амар халуун нугатай байна. Тэснэ идэд үстэй. Тэгтүү юм гэлүүртэй. Халуун нугатай болохоор жоохон донтуулаад байна. Давбугийн бүр ойд идмэр сонгодод байсан. Гоё. Би бол маш их татчихлаа. Дэндүү татчихлаа. За энэ бичлэгэн дээр бол би нэлээ хөдөлмөр шингээгээ яаж байгаа вэ гэхээр одоо ингээд би ингээл гараа авахад шал өөр ховц өмсөөл ингээл өөр хоол идээд байгаа боловч энэ болгоныг ингээд би тос бүртлэн ингээд хийгээд байгаа байхгүй цаанаа. Одоо энэ кебаб ингээд жишээлбэл ингээд будаага ашаан өндгөө чана тэгэл энэ миний энэнийг маха болгочих юмсан гэл бүх юм ингээд би болгож байгаа байхгүй. Тэгэл ингээд аягаан газ угаагаал тавихгүй л ингээд овоор чинь нэг өсөн бирсээ тийм дараа нь гэж бирс юм хийдэг ингээд тэр дорн цэвэрлээд тэгээ тэр дорн л би юм хийж би кайф авдаг байхгүй. Тэгэхээр өнөөдөр бол нилээ ингээд ятарлаа. Өөр нь бичлэгийн аягүй гоё тууштай хийгээж бодож байгаа. Гэхдээ огт чанар унана гэжсэн ойлголт байхгүй. Би өмнөхөөсөө илүү гоё юм хийсээрээ болно. Өмнөхөөсөө илүү лаглаг юмнууд тархин дотор байна. За тэгээ бичлэгийн үзсэн бүгдээрэнд нь баярлалаа. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай. Одоо би энэ хавирхаа ингээд цэвэрлээд тэгээ бас хогоо гаргаж асахгүй л ээж. Хогоо гаргаж асах гэх намаа зайнаад гэсэн. Тэгээд тэр ингээд асахгүй. За, баярлалаа.